Захидал гэдэг нь өөрөө маш гайхамшигтай зүйл. Бид өдөр тутамдаа хэн нэгэнтэй яриа өрнүүлж, сошиалоор харилцдаг. Тэгвэл байнга нэгэндээ захидал бичтгүү гэвэл мэдээж хэрэг үгүй. Таны гар утсаар бичсэн мессеж, текст маань хэдхэн секундын дараа очих бол гараар бичсэн захидал нь хэдэн өдрийн догдол авчрах болно. Захидал бичиж байхад таны сэтгэлдээс гарах үг бүхэн үнцэнтэй санагдаж, харин уншиж байгаа хүнд зөвхөн таал бодогдох болно. Нэгдүгээр алхам: сонгогдсон нэрийн бүтээгдэхүүн буюу шинэ жилийн урамшуулт бэлгийн багцыг та худалдан авснаар хэн нэгэнд захиа бичих эрхтэй болох юм. Таны худалдан авсан бүтээгдэхүүн дотроос захианы дугтуу гарч ирэх бөгөөд та үүнийг задлан захиагаа бичих боломжтой болох юм. Хоёрдугаар алхам: дугтууны нүүр хэсэг дээр та өөрийн болон захидал хүлээн авах хүний хаягийг тодорхой бичээд сэтгэлийн илгээмж хэмээх шуудангийн хайрцагт хийснэ. Монгол шуудангийн хамт олон та бүхний захидлыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ердөө 3-5 хоногийн дотор хүлээлгэн өгөх болно. Харин та сэтгэлийн илгээмж гэсэн захидлыг хүлээн авсан бодвол маш азтай байна гэсэн үг юм. Яагаад гэвэл энэхүү захидал дотор шинэ жилийн ширээ дүүрэн бэлгэний эздийг тодруулах уралдааны удирдамж байгаа юм ба. Энэхүү уралдаанд маань хэрхэн оролцох вэ гэвэл та бүхэн өөрт ирсэн захидлынхаа зургийг дараад Facebook дээр паблик тохиргоотой пост оруулаад сэтгэлийн илгээмж гэсэн хаштагийг заавал оруулаарай. Мөн нэмээд баярлсан, талархсан сэтгэлээ оруулж өгөх юм бол та бүхний энэхүү уралдаанд ялах магадлал маань улам өндөр болно гэсэн үг. Баярлалаа. Мөн та бүхэн энэхүү QR кодыг гар утасныхаа камераар уншуулад сэтгэлийн илгээмж аны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.